За дорны гүн хаанд алив зовлон бүхэн шалтгаантай хэмээн сургадаг юм сургаал байдаг. Тэг өнөөдрийн бидний уулзалт хийж ярилцах сэдэв цөлжилтийн тухай ойлголт. Тэгэхээр бид цөлжилт бидэнд зовлон учруулж байна. Түр шалтгаан нь юу вэ? Энэ бидний зайлшгүй хүн бүхний мэдэх мэдснийхээ үндсэн дээр бид цаашид зүй зохистой үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм боломж бүрэлдэнэ. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд хээрийн экосистемийн маш олон ялгаатай хэв шинжийг шүтэж малаан 4 өдрлийн туршид атгуулдаг. Хэдэн мянганыг бид ингэж өвгдийн үеэс үдсэн. Өнөөдөр яагаад болохоо байв? Бас л асуулт. Тэгвэл энд нугжуу хээр, хуурай хээр, хуурай дүү хээр, уулын хээр, цөлжүү хээр гэх мэтээр олон ялгаатай экосистем бий. Магад зарим нь энэ юугаар нь ялгах юм? Энэ ямар бидэнд хамаатай гэж ойлгож болох юм. За нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх цөлжилтөд тэмцэх байгууллагын төрөлцсөн байгууллагын гаргасан тодорхойлт ёсоор хуурай гандуу бүс нутагт биологийн олон янз байдал ядмаг болох. Мөн хүний хүртэх өгөөж сулрах, доройтох, газрын үржилшин доройтсоор биологийн бүтээмж гэхээр олон ургамлын малын иддэг олон зүйл ургамал. Мөн хүний өөрийн шууд хоол хүнсэндээ хэрэглэдэг ургамал, эмийн ургамал, ашигт ургамал гэх мэтээр олон зүйлийн ургамал. Мөн тэр ургамлыг идээд малын тарга твэрэг, тэр арьс ус, хүний хүрдэж болдог өгөөж урт удааны хугацад өгөөж нь саарах буурах энэ үйл явцыг ойлгодог. Тэгэхээр бид өнөөдөр цөлжилт гэхээр энэ газрын доройтлын тухай асуудал гэдгийг ойлгох ёстой. Цөлжилт бол газрын доройтлын нэг хэлбэр. Тэгтээ үр дагавар нь газрын доройт өөрөө үйл явц. Хамгийн энгийн тайлбар бол нүүдэл судлал хийдгүй олон малтай айл нэг газар удаан нутгалснаас болоод тэр орчинд нь мал бүх боломжит ургамлыг идээд тэнд халцгай нүцгэн газар маш их уудам орон зайд нүрэлсэн байдаг. Мөн хөрсөн нектарших, үүний улмаас ус шингээх, борооны ус шингээх, цасны шар ус шингээх чадвар нь саарчдаг. Тэгвэл хөрснөөс ургамал усаан авдаг. Ингээд үзвэл бид цөлжилт гэдэг энэ уршигтай энэ үр дагавар түргэдэг газрын доройтлын асуудлыг уудам орон зайд ялангуяа мал аж ахуй эрхэлдэг хээрийн олон ялгаатай экосистем хээржүүцүүд энд бид нар зайлшгүй ярилцах ёстой. Газрын доройтол түүний үр дагавар цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийн мөн хүний буруу үйл ажиллагааны хавсарсан үйлдэлийн үр дүн. Тэгэхээр бид шалтгааныг хайхын тулд өөрсдөөсөө мэдлэг бий болгож ээж энэний учир шалтгаан холбогдлыг мэдчихээж тэр газрыг доройтуулахгүй мөн түүнийг улмаар цөлжилтөнд түргэхгүй байх олон үеудмын туршид энэ байгалийн экосистемийг өгөөжийг хүртэх энэ боломж бүрэлдэнэ. Тэгэхээр бидний энэ ярилцлагад та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Газрыг хэн доройтуулав? Бид юу хийж чадах вэ? Уур амьсгалын өөрчлөлтийг бид сааруулж чадна. Хэвэгч малын гүзээнээс ялгардаг метан хий нүс хүчлийн хийгээс дутхгүй энэ уур амьсгалын өөрчлөлт төрж байгаа хүчин зүйл гэдгийг дэлхийн судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл бид малынхаа тоо толгойг зохистой тоо толгойд барьж чадвал цөөлж чадвал бас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бидний хувь нэмэр болно. Гайхалтай хувь нэмэр болно. Малынхаа тоо толгойг зохистой байлгаж удаан хугацаанд олон үе удмын туршид тухайн экосистемээс хүртэх өгөөжийг газрын доройтол түрхэхгүйгээр ашиглах нь
бидний орших удаан хугацаанд орших арга зам болно.